хэрвээ та ажигласан бол одоо яг гэрийн эзэгтэй нар өдөр тутмынхаа одоо зүйлийг 100% дотоодын одоо бүтээгдэхүүн хэрэглээд явах яг тийм зүйл ажиглагдаж байна. Тийм боломж байхгүй л дээ. 100% гэдэг чинь хүний өөрийн сонголт байж байгаа. Зарим хүн бол заавал гадаадаас орж ирсэн юм ч гэдэг юм хэрэглээ сурталсан тийм ээ одоо юу гэдэг. Тэгэхээр тийм зүйлүүдийг бол заавал одоо тулгаж тэрийг ав энийг авахгүй тодорхой нэг сакс гэж байдаг. Саксанд байх бүтээгдэхүүн гэдэг талах юмтай юу гэдэг юм уу тийм ээ. Тэр зүйлэн дотор л одоо чи манайд гүзээлцэн тариад эхэлсэн байгаа. Солонгосоос орж ирж байгаа гүзээлцэн нь Монголд тарьж байгаа гүзээлцэн хоёроо солонгосын нарай хямд байх жишээтэй тийм ээ. Яг түр нэг зах зээлийнхаа тоо объемор л болоод байна л да. 1 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээр 100 мянган тонн бүтээгдэхүүнийх нь өртөг өсөн өсөөгөл өндөр болдог ч юм уу тийм ээ. Нэг иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгэхээр бол энэ салбар өөрөө хөгжих ёстой. Хөгжүүлэх тал дээр нь бид нар бас нэлээд бодлого гэдэг нь эрх зүйн орчин бүрдүүлэх хамгийн гол юм бол энэ салбар руу орж байгаа аж ахуй нэгжүүдэд арилжааны өнөөгийн хүүнээс бага хүүтэй зээл болгох юм байна. Түүнээс технологи нь бид нар ерөнхийд нь хэлж өгнө гэхээс биш одоо юу гэдэг энийг гэхгүй шүү дээ хувийн компаниуд л өөрсдөө шийдээд явчихдаг гэж. Тэгээ хүнсний ногоочтой нэг зовлон бол хадгалах савны асуудал байсан. Тэгээд нэг зойр барих гэхээр арилжааны банкаар өн хүүгийн дийлэхгүй. Тэгээд зойрны хадгалтын зардал гэдээ харахаар нөгөө хадгалсан бүтээгдэхүүн маань зах зээл рүү нийлүүлэхдээ нөгөө ирээний бараг үнийн хувьд дийлэхгүй ч гэдэг. Ингээд хүнсчид маань шаталт үүсдэг гэл. Ийм зовлонгууд их байгаамаа. Тэгээд тодорхой хугацаанд энэ салбарыг өсөлт нь бол дайлан хүнсэн дээр бол улсаас бол татаад зүгөх тийм нөхцлүүд бол байдаг. Улаанбаатар дээр одоо 100 мянга ч гэдэг юм тийм ээ. Одоо ирэх 2 жилийн хувьд мөн цаашлаад ингэж ярих юм бол сая бол бид үнэхээр бас хэсэг турш үргэлжлэн ярьлаа. Хүнд үйлдвэрийн салбарт эсвэл яг үйлдвэрлэлтийн гол гэдгээр зангилаа болсон газруудаар нь ямархуу ахиц гарна гэж таарж байгаа. Түрүү хэлсэн ямар нэгэн үйлдвэрлэл ярихад судалгаа хэрэгтэй тийм ээ. Судалгааны үн дээр тулгуурлах барих гэл ингээд тэр чинь өөрийн нэг судалдаг юу тал. За манайхны хувьд бол мэдээж иймэрхүү судалгааны ажил дээр бол явж байгаа боловч яг стандартын хэмжээний цаас бичиг гаргаж ирж чаддаг. Тэгэхээр заавал одоо энийг бол бас нэг гадны нөлөө өгөх компаниудаар хөлсөнд өгч хийлгэж л юм. Яг бол тэр судлаач нь өөрөө санхүүжилт өгөхөд бол тийм байгууллагын тийм компани судалсан учраас санхүүжилт нь бол ихтгэл үнэмшилтэй байна ч гэдэг юм. Иймэрхүү юм дээр яваад байгаа учраас зангилаа болсон салбарууд дээр бол үндсэндээ бол бид нар судалгаануудаа гаргацсан бодлогын бичиг баримтуудыг бүгдийг танилцуулаад явчихсан л да. Танилцуулах явцад бол зөндөл юм гарна л да. Тэгм учраас 4 сарын хурал эхлэхэд бол бодлогын бичиг баримтуудаа бүгдийг одоо хурлаар батлуулдаг гэсэн юм бодлоо. Хөрөнгө оруулалтын орчны тал дээр мэдээж сүүлийн 1 жилийн хугацаанд ихч одоо шүүмжлэл засгийн газар өртсөн байгаа. Тэгээ тэрийг бас залруулахын тулд маш их олон ажил хийсэн. Гэхдээ далд мөртлөө яг анзаарагдах үс үр нөлөөтэй тийм өөрчлөлт хэрэг та нар ирэл үйлдвэж болох. За гадны хөрөнгө оруулалтын хувьд бол өнөөдөр ярих сэдвгүй бол ярих сэдв болчиход байна л да. Үнэхээр бол хөрөнгө оруулалтын нөхцөл байдал бол нэлээд өөрчлөгдсөн. За эндээс бол засгийн газар бас гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэж санаачлаад их хурлаар батлуулсан байгаа. За энэний мэдээж батлуулангууд маргаашнаас нь хөрөнгө оруулагч хаалга тогшоод ороод ирнэ гэж байхгүй тийм ээ. Тэгээд ерөнхийдөө энэ бол цаг хугацаа л хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалт байхгүй байна гэдэг чинь нөгөө энэ валютын ханшны өсөлтнөөс цаашаа гэл ийм зовлонтой юмнууд байгаад байгаа юм бол. Одоо юу гэдэг түрүү хэлсэн ямар нэгэн үйлдвэр тайлангуяа одоо юу гэдэг ноосоор утасаа ирэх үйлдвэр гэж үү. Технологи нь байхгүй бол бид нар өөрсдийн технологиор шатах байхгүй. Тэр борлогдох технологи нь байж тэр технологи нь гадны хөрөнгө оруулалттай, гадны эзэнтэй, гадны хувь эзэмшигчтэй орж ирэх учраас гэсэн юмыг л би хэлэх гэдэг. Тэгэхээр ярилцлагын туршид бид бас мэдээж таны хариуцсан бүхэл салбарыг хүндэтгэх хичээлээ. Мэдээж хамгийн гол салбаруудын нэг бол хичнээн багунд өгсөн ч гэсэн хөдөө аж ахуйн салбар байгаа. Яг ингээд хараад үзэхлээр хоёр талтай байдаг шүү дээ. Хөдөө аж ахуйн салбар үнэхээр баялаг бүтээн гэсэн нэг хэсэг багт нь баялаг бас бүтээхгүй байж магадгүй. Гол салбарын нэг бол биш ээ гэж үздэг. Тэгэхээр таны хувьд одоо юу гэж яддаг яг энэ тал дээр ямар хуу ажиглалт. Үнэхээр бас яг баялаг бүтээгдэж байгаа, баялагтай болж байгаа тийм хэсэг байна уу? За тэгэхээр энийг ярихад их бас их нэлээд танин мэдэх олон зүйлийг хүмүүст ойлгуулахгүй болдог юм. Одоо жишээ манай орны гол онцлог болвол
газар нутгийн хувьд бол их том тийм ээ. Хүн амын хувьд бол цөөхөн. Тэгсэн мөртлөө харьцангуй маш хэмжээний малтай. Мал гэдэг маань юун дээр амьдардаг вэ? Манай мал орны онцлог бол бэлчээрийн мал байдаг. Бэлчээр дээр амьдардаг. Бэлчээр байхгүй бол мал байхгүй. Мал байхгүй бол Монгол улс байхгүй. Тийм ээ. Энэ өөрөө тийм аюутын холбоо толгойг гэдэг. Тэгэхээр зарим хүмүүс бол энэ малчдыг яасан их дэмждэг, тэгээ махаа үнэтэй зарлаа гэдэг ийм нэг шүүмжлүүд гардаг. Тэгээ цаад утгаар ингэж ойлгомоор явсан. Монгол улсын онцлог бол бэлчээрийн малтай нөгөө малчин юу гэдэг намаадаг гэж ярьдаг шүү тийм ээ. Тэгэхээр энэ салбар өөрөө ямар салбар юм бэ гэхээр нийтдээ 248 мянган орчим хүн энэ би насан турш малчдыг яриад байна шүү. Нийтдээ 145 орчим мянган өрх хамаарсан ийм том одоо ажил хийдэг насны хүмүүсийн 3.1 буюу 30% нь энэ салбар дээр байдаг. Энэ салбар өөрөө хэрвээ бид нар түрүүний ярьснаар технологийн хувьд өөрчлөгдөөд технологи гэдэг нь бид нар арьс шин основоорыг боловсруулдаг технологи гэдэг нь шүү. Тэгээд тэр технологийн дагуу борлуулалт хийгээд эхлэх юм бол энэ салбар өөрөө манайд бас том үйлдвэрлэх салбар л да. Одоо ч гэсэн үйлдвэрлэлээ яг л яваад байгаа шүү. Сүүлийн үед бол үндсэндээ бас нэг нэлээд өсөлттэй гараад байгаа. Тэгэхээр энэ салбарыг технологийн өөрчлөхөд л бид нар том дотоодын нийт бүтээгдэхүүнээ 12% одоо нөлөөлөх ийм чадвартай үйлдвэрлэл болох нь гэж боддог. Гэтэ бид нар ч одоо Америкийн нэгдсэн улстай жишээл харьцуулахад сүүлийн үед одоо ингэж ярьдаг болсон шүү дээ. Одоо Америктай харьцуулахад Монголд саятан болох нь илүү амархан гэдэг. Тэгвэл яг хөдөө аж ахуйн салбарт үнэхээр бас яг саятан төрөлтэй болсон байна. Тэгэхээр одоо бол бидний энэ бодлогын үйл ажиллагаа нэлээд бид түрүүлээс малчин хүн ченжийг хараад суудаггүй хөдөө аж ахуйн биржээр бүтээгдэхүүн зах зээлийн үнээр борлогдоод тэр борлогдож байгаа бүтээгдэхүүн технологийн дагуу экспортод гардаг байхад бид нар энэ малчтаас сая долларын малчин одоо гараад ах магадaltaй болж байгаа. Юу гэж нэхээр сая бид нар жишээ нь Баянгар аймгийн Баянлаг сумаас сая 1300 тэмээтэй хүн байна. Зах зээлийн үнэлгээгээр тооцоо долларлаа шилжүүлэхэд сая 200 мянган доллар болж байгаа байхгүй. Яг энэ шиг өнөөдөр 2-3 мянган толгой малтай энэ дотор өхөр тийм ээ хатуу тийм ээ ч гэдэм ингээд ангилаад үзэх юм бол малын бэлчээр дээрээс бэлчээрийн мал дээрээс саятангууд төрөөд авах тийм боломж гарч байгаа. Тийм бол бид нар энэ салбарыг бол тодорхой хэмжээгээр сая хэлдгээр технологийн хувьд шинжилгээд үйл ажиллагаа тэр процессыг өөрчилж яа. Ингэх юм бол энэ салбар босоод ирнэ л гэж. Тэгээ бас яриа биш эхэлсэн. Эхлээд явж байгаа. Тэгээд гавьяат ч гэдэг юм хөдөлмөрийн баатар өгдөг байлаа шүү дээ сайн малч. Өнөөдөр бид нар тэр нь бол тэртээ түрүүний эзэн нэг солигдох байх. Та бол саятан боллоо. Саятан шиг амьдрах боллоо гэдэг юм нөхцөл бүрдүүлж өгөх гэдэг. Шинэ сум энэ төр бол үндсэндээ тэр эмнэлэгтэй очоо. Төрхтөө сумандаа төрдөг бай. Цэцэрлэгийн хүүхдүүд нь гараа аваадаг бай. Эм чинь ядаж гараа аваад өвчтнөө үзчихдэг бай. Өвчт нь ядаж усанд орчдөг бай гэсэн юм шинжилгээ эхлэх юм л та шинэ сум байна. Үнэхээр бас саяны жишээг бид илүү сайн сурвалжилж хүргэх хэрэгтэй байна. Саятан тэмээчэн талаа. Харамсалтай энэ хүрээд бид ярилцлагын төлөвлөх хэрэгтэй боллоо. Тэгээд бидний урилгыг хүлээн авч үзсээр маш их баярлалаа.